Монитор үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Прокурорын байгууллага тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийг тогтмол судалдаг. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид авилга, мөнгө угаах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэх болно. Мөн иргэн танд булангаар прокурорын байгууллагаас хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзсан талаарх мэдээллийг хүргэнэ. Нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ. Улсын ерхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст авилга, мөнгө угаах гэмт хэргийг хянаж шийдвэрлэх албыг 2024 онд байгуулж, энэ төрлийн гэмт хэрэгт дагнан хяналт тавьж ажиллаж байна. Авилгын гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт жил тутам өссөөр байна. Тухайлбал 2019 онд авилгын 970 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулж байсан бол 2024 онд 1742 болж 772 хэрэгээр буюу 80%-аар өссөн байна. 2019 онд 79 хэргийг шүүхэж шилжүүлсэн бол 2024 онд 306 хэрэг болж шүүхэж шилжүүлсэн хэргийн тоо 2.4 дахин өсжээ. Авилгын гэмт хэргийн субъект нь ихэвчлэн албан тушаалтан байдаг бөгөөд тухайн салбарт олон жил ажилласан мэргэжсэн байдал нь өөрийн үйлцэн гэмт хэргийг нуун далдлах, нотлох баримтыг устгах зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлж төөрөгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах эрсдэл үүсгэж байдаг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга боловсронгүй болж зохион байгуулалтын хэлбэрт шилжиж байгаа нь мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж эрх зүй, эдийн засаг, мэдээллийн технологийн өргөн мэдлэгийг шаардж байна. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтэс авилгын гэмт хэргийг таслан зогсоох, шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тогтмол хяналт тавь ажиллаж байна. Нийслэлийн прокурорын газраас 2025 оны байдлаар нийт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт 1193 эрэгт хяналт тавь ажилласан. За үүнээс мөрдөн байцаалтын хэргийн тухайд 308 эрэгт мөрдөн байцаалт ажиллагаа явуулснаас 148 хэрэгт ялгалтан үйлдвэрлэж шүүгэн шилжүүлээд байгаа. За манай байгууллага 2025 оны гүйцэтгэхийн төлөвлөгөөнд авилгын гэмт хэрэг авсан шалтгаан нөхцөл түүнд оногдуулж байгаа эрүүг ажиллагааны талаар судлах ажлыг бол тусгасан байгаа. За тус судалгааны дүнгээс харахад 2024 оны байдлаар буюу 2023 оны байдлаар нийт гэмт хэргийн дийлэнх хувийг бол эрэг үеийн тусгай ангийн 22 нэгдүгээр зүйлцээс эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмт хэрэг бол дийлэнх хувийг эзэлж байгаа. За энэ хувийг бол тодорхой дурдах юм бол 2023 онд 66.4% дээрх гэмт хэрэг эзэлсэн. За 2024 оны байдлаар 88.7% буюу өссөн дүнгээр энэ гэмт хэргийн тоо бол өсөж байна гэсэн судалгаанаас харагдаж байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилгын гэмт хэрэгээс нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрийн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл болон эдийн бус баялаг өгсөн буюу хахуул өгөх гэмт хэрэг авилгын хэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Эрх мэдэл албан тушаалын байдлаа оруулах гэмт хэрэгт 2023 онд 107 хүн шүүхээс шалж шийтгүүлсэн бол 2024 онд 145 болж өсжээ. 2019-с 2025 оны 3 дугаар улирлын байдлаар авилгын гэмт хэргийн улмаас учирсан 3 орчим их найт төвөргийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөд байна. 2024 онд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрлөөр нь авч үзвэл 56% нь торгох ял, 10% нь зорчих эрхийг хязгаарлах ял, 7% нь хорих ял, 3% нь тэнцэх болон үүрэг хүлээлгэх ял оногдуулжээ. Нийслэлийн прокурорын газар авилгатай тэмцэх газартай хамтран авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах, мөрдөгч прокуроруудыг чадваржуулах, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсэн Монгол Улсын эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг, мөн 18 6 дугаар зүйл заасан мөнгө угаах гэмт хэрэг, прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл эрүүгийн эрхт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Яг өнөөдрийн байдлаар бол тус хэлтэст нийтдээ 872 эрүүгийн эрхт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд бол улсын ерөнхий прокурор авилгатай тэмцэх газрын зүгээс мөрдөгч прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр бол дотоод болон энэ гадаад сургалтуудыг шат дараатай ингэж явуулсны үр дүнд мөрдөгч прокурорын ур чадвар, гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгө авчрах, эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх, хүсэлт илгээх,
За крипто валютыг тухайн байгаа арилжааны дансанд нь хязгаарлаж бүтэмжлэх зэрэгээр бол мөрдөгч прокуроруудын ур чадвар эрс сайжирч байгаа гэж үзэж байгаа. За 2019-өөс 2025 оны байдлаар за Монгол улсын хэмжээнд нийтдээ нэг 11,600 гэмтэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. За энэ хугацаанд мөн нийтдээ нэг 3 их нийт төгрөгийн охирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөвлөж одоо улсын төсөвт төлрүүлсэн. За мөн 13.6 сая $, улгаалагдсан хөрөнгийг буцаан авчирсан гэсэн ийм том мэдээтэй ажлаа үргэлжлүүлээд явж байна. Нийслэлийн прокурорын газраас авилгын гэмтэргийн шалтгаан нөхцөлийг 2023-24 оны байдлаар судалж, энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэхэд төр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор авилгын гэмтэргийн гаралт шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам сэдвт хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөллүүд оролцож, авилгын гэмтэргийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөл, тулгамдж буй асуудал, эрх зүйн зохицуулалт, шалтгаан нөхцөлийн үеэлтэй холбоо, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үндэсний эрсдлийн үнэлгээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон гайлын байгууллагын авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ. Нүүдгч асуудал биз дээ. Тий, асуудалгүй. Эрг албатай. За баярлалаа. Сураад ирсэн. Нэмээ тэмдэг баг. Авилгын гэмтэрэг нь үлдэгдэхдээ би энд байна гэж чанга дугаар танд сонсогдохгүй. Бас харагдахгүй ч ямагт өөрийн гэсэн уул мөрийг үлдээхийн сацуу. Нийгэмд асар их хор уршигын шалтгаанд холбоог бий болгосон байдаг. Авилгын гэмтэргийг хяналтгүй орхисноор төрийн албаны өдрөгөө байдал, шудраг бус өрсөлдөөн, хуваарлалт, нийгмийн ядуурал, ёс зүйн дөрөөлөлт хүргэж иргэн таны амьдралд ч хорхинол өвшүүлж болцсон. Авилгын гэмтэрэг өсгийн хэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөж өгөх, мөнгө угаах гэмтэрэг өсөх хандлагатай байна. Мөнгө угаах гэдэг нь гэмтэрэг үлдэж олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан их ус үрийг нь нуун далдлах, түүний бодит шин чанарыг өөрчлөх, шилжүүлэхийг хэлнэ. Прокурорын байгууллагын цахим бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдсэн мэдээлэлс үзэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2020-оос 2024 оны хугацаанд нийт 870 орчим мөнгө угаах гэмтэрэг бүртгэгдэн шалгагдаж, за үүнээс 300 орчим хэргийг шүүгч шилжүүлсэн байна. Нэг жил дунджаар 150 орчим хэрэг бүртгэгдэж шалгасан нь өмнөх тайлангийн хугацаатай буюу 2017-оос 19 оны байдалтай харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын иргэд гадаад улсад ажиллаж амьдрах, за мөн гадаад улсын иргэн аж ахуйн нэгжтэй хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхлэх явдал түгээмэл болсон. За үүнтэй зэрэгцэн авилгын гэмтэрэг болон бусад төрлийн гэмтэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг гадаад улсад шилжүүлэх, за гадаад улсын банк санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авах, за мөн тухайн улсын крипто валютын биржээр дамжуулан крипто валют худалдан авах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулж мөнгө угаах явдал түгээмэл бүртгэгдэх болсон. За хүчин төгөлдөр мөрдөгч буй хууль тогтоомжийн хүрээнд гадаад улсын мөрдөг байгууллагатай хамтарсан болон зэрэгцэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ажиллагаанд нэлээдгүй хүндрэл учирдаг. За мөн тухайн улстай эрх зүйн харилцан тусцаа үзүүлэх гэрээгүй зэрэг ийм эрх зүй хязгаарлагдмал нөхцөл байдал байгаа хэдий ч за олон улсын баримт бичиг олох, авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвент зэрэг баримт бичгүүдэд үндэслэн гадаад улсын мөрдөх байгууллагуудтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар гэмтэргийн улмаас бий болсон 14 орчим сая $, хөрөнгийг буцаан авах ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-д мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг тодорхойлох, үнэлэх 3 дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж тайлагнах үүрэг бүхий ажлын эсхийг хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулсан бөгөөд улсын ерөнхий прокурорын газар болон Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба, санхүүгийн зохицуулах хорооноос ахлаа ажиллаж байна. За Монгол улсын хувьд та бүхэн мэдж байгаа 2019 онд сарлж гисалтад орсон, 20 онд гарсан. За түүнээс хойш бол ерөнхийдөө мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд улс их орны хувьд бүхий л төрийн байгууллагуудын түвшинд өндөр хэмжээний ач холбогдол өгч ажиллаж ирлээ. За сүүлийн юугаар бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол улс энэ ФАТФ-ийн техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн үнэлгээг биелүүлсэн Аз төвийн анхны орн болсон байж байгаа. За дээр нь мөрдөн шалгах, шүүнцсэх, яллах, суурь гэмтэргээр мөнгө угаахаар яллах энэ статистикууд маань бол өндөр хэмжээнд нэлээд бас өссөн ийм үр дүнтэй байж байгаа. За үүний хажуугаар бид нарт бол 2028 онд дараагийн ФАТФ-аас ирэх
харилцан үнэлгээ бол хүлээгдэж байгаа. Монгол улс өмнө нь 2 удаа саарлж гисалтад орсон. Дараагийн энэ харилцан үнэлгээнд бол сайн үр дүн үзүүлэх нь бидний хамгийн том зорилго байж байгаа. Үндэсний эрсдлийн үнэлгээний дэд дахлагчаар улсын ерөнхий прокуророос прокурорын газрын төлөөлөл ажиллаж байгаа. За мөн дээрээс нь хамгийн гол зүйл болох улс орны мөнгө угаах туризмыг санхүүжүүлэхэд тэмцэх аюул занлын үнэлгээ гэж том ажлын хэсэг гэж байгаа. Энэ ажлын хэсэг бол нийслэлийн ерөнхий прокуророос ахлаад явж байгаа. Тэгэхээр ер нь бол прокурорын газар өөрөө мөнгө угаах туризмыг санхүүжүүлэхэд тэмцэх энэ тогтолцоонд маш том оролцоотой байдаг. Мөнгө угаах гэмтэрэг нь эдийн засаг нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг учраас хууль хяналтын болоод холбогдох байгууллагуудаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Прокурорын байгууллага тодорхой төрлийн гэмтэргийн гаралт шийдвэрлэлтийг тогтмол судалж, гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарал хандуулж ажилладаг. 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийслэлийн прокурорын газраас хар тамхи мансууруулах бодис хууль бусаар ашиглах гэмтэргүүлсэн 297 хүнд яллах төгөлдүүлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх жилээс 42% өсжээ. Эрүүгийн хэрэг үлдэж яллагдагчаар татсан хүмүүсийн 69.5% нь 18-аас 30 насныхан байна. Нийслэлийн прокурорын газар нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж буй эрүүг хуулийн тусгай ангид заасан 4 төрлийн мансууруулах эм сэтгцнүүдэд бодистой холбоотой гэмт хэрэгт дагнан хяналт тавин ажиллаж байна. За 2025 оны 12 дугаар сарын байдлаар 177 эргийн 224 яллагдагчд холбогдох хэрэгт яллах дүгнэлтүүлэлт нь хэргийг шүүх шилжүүлэн ажилласан байна. Шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлагыг авч үзвэл 151 яллагдагчд хорих ял оногдуулсан буюу 67.3% хамаарах яллагдагчд хорих ял оногдуулан шийдвэрлсэн байна. Прокуроруудаас тус төрлийн гэмт хэрэгт за төрийн нэрийн өмнөөс яллах чүүргийг хэрэгжүүлэн оролцохдоо төлхөө за хорих ялын саналыг гарганы оролцдог байгаа. Яагаад гэхээр мансууруулах юм сэтгэц нөлөөд бодис хэрэглэх гэмт хэрэг нь өөрөө бусад гэмт хэрэгтэй харьцуулбал хор уршигл харьцангуй өндөр байдаг. Мансууруулах юм сэтгэц нөлөөд бодис хэрэгснээр за хүний зам байдал за сэтгэгцэд бол одоо өөрчлөлт оруулж тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг байгаа. За тархинд удаан хугацаагаар хадгалагдсанаар дондох эмгээг бол тухайн хүнд бол үүсгэдэг. Сүүлийн 3 жилд 22 шин төрлийн бодис болох шингэн төрлийн нийлэгжүүлсэн буюу химийн аргаар гаргаж авсан хар тамхи мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг ашигласан хэрэгүүдийг шүүхээр шийдвэрлүүлээд байна. Монгол Улсын засгийн газрын энэ оны 9-р тогтоолоор хар тамхитай тэмцэх газрыг алба болгож өргөжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу хууль зүйн тодорхойлогын сайдын тушаалаар цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинжилж цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 сарын 14-ний өдрийн тушаалаар хар тамхитай тэмцэх алба байгуулагдсан. Ингэснээр энэ төрлийн гэмтэрхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа, үр дүнтэй шуурга зохион байгуулах нөхцөл боломж бүрдсэн гэж харж байна. За энэ онд мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисыг хэрэглэж амнасаа алдсан харамсалтай 8 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20%-аар буурсан хэдий ч одоо энэ гэмтэрхт ихэвчлэн хүүхэд залуучууд өөртөө хохирох тохиолдлууд их байна. Өөрөөр хэлбэл энгийн имийг мансууруулалт зорилгоор уруулан хэрэглэж эд эрхтнээсээ хаагцах, цаашлаад амнасаараа хохирох эрсдлүүд бол нэмэгдэж байна. Сүүлийн 9 жилийн хугацаанд энэ төрлийн гэмтэрхт хийсэн дүн шинжилгээгээр нийт 91 орчим хувь нь 13-аас 35 орчим насны иргэд холбогдсон байна. Мансууруулах бодистой холбоотой гэмтэрэг нь дан ганц хүний асуудал биш. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Цаашлаад хүн амын удмын сан ирээдүйд учрах нийтийн аюул юм а. Тэгэхээр энэ төрлийн гэмтэрхтэй дан ганц хууль хяналтын байгууллага тэмцэх биш. Төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо нэн чухал байдаг. Тэгэхээр иргэн бүр энэ төрлийн гэмтэрхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэлтэй байх, хамтдаа сэргийлэх ийм хэрэгцээ шаардлага бол байгаамаа. 2025 онд зөрчлийн тухай хуулийн 5-ын 1-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансуурах зөрчил үйлдсэн 380 хүнд шийтгэл оногдуулжээ. Хэрэг зөрчилд холбогдогчид ихэвчлэн хууль эрх зүйн мэдлэггүй, ял шийтгэлийн тухай ойлголтгүй, ганцхан удаа хэрэгэлсэн гэдэг тайлбарыг өгдөгч эдгээр нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх үндслэл биш юм а.
Улсын эрхийн прокурорын газраас хүний эрх, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хүний эрх ба прокурор сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нээлттэй нийгэм форум, Transparency International Монгол, Globe International төв, Монголын Amnesty International, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгшэрхийн төв, Fidelity судалгааны хүрээлэн, хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн, Legal Data, нийгэм эрх зүйн бодлогын судалгааны судлаач хүрээлэн зэрэг төрийн бус байгууллага иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо. Прокурорын байгууллага 2026 онд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулах гэдэг энэ тодорхойлох энэ цаг үе дээр бол Монгол улсад одоо хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын одоо төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа. За энэхүү уулзалт маань бол одоо Монгол улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо гол одоо байгууллагуудын төлөөлөл одоо 13 байгууллагын одоо 20 орчим одоо судлаач эрдэмтэн хүмүүс одоо ирж одоо санал бодлоо солилцсон. За иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс бол одоо маш чухал бас саналуудыг гаргаж байна. За гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан зэрэглэх чиглэлээр хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдгээс эхлээд за мөн тодорхой төрлийн гэмт хэрэг одоо хяналт тавьж байгаа энэ одоо нэг мөр тодорхой бус байгаа зүйлүүдийг нэг мөр болгож хэрэгжүүлэх. За дээр нь бас прокурорын байгууллага өөрийнх нь бас одоо нээлттэй ил тод байдал, за прокуроруудын одоо ажлын ачаал зэргийг бас ингээд харгалзаж үзэх хэрэгтэй байна гэдгийг бол одоо олон талаас нь нийгмийн байгууллагууд бол санал хэллээ. Globe International байгууллагын хувьд үзэх юм бол бидний хувьд бол одоо нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилт буюу одоо иргэдийн мэдих эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх ийм зорилготой ажилладаг байгууллагын хувьд за прокурорын байгууллагын одоо мэдээллийн ил тод байдлыг дэлгэрүүлэх одоо сайжруулах хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр одоо бид хамтарч ажиллах боломжтой. Прокурорын байгууллага маань ер нь гэмтэргээс орчин зэрэглэгчийг өргөө одоо биелүүлэхийн тулд одоо их чармааж ажиллаж байгаа гэж би харж байгаа. Ялангуяа Дорнод аймгийн прокурорын газартай сүүлийн 2 жил хамтарч ажилласан. Энэ үр дүнд тухайн одоо судалгааны зөвлөмжийг бол маш сайн хүлээж авдаг. Эрүүгийн хэргийн шийдвэрх ажиллагааны ил тод байдал гэсэн одоо судалгааг бол хийгээд судалгааны тайлангаа бас оролцогч нартаа бас прокурорын төлөөллүүд гэх мэтлээ оролцогч нартаа бол танилцуулсан байгаа. За бид бол өнөөдрийн уулзалтаар бас бидний судалгааны бас нэг чиглэл болох кибер гэмт хэргийн одоо кибер аюулгүй байдалтай холбоотой, кибер гэмт хэргийн эрх зүйтэй холбоотой асуудлуудыг бас санал хүсэлтэд хамтран ажиллах саналуудаас тавилаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол бид прокурорын байгууллагын хараат ус байдал, бие даасан байдлыг хангахтай холбоотой бас өөрийн зүгээс судалгаа хийж энэ байгууллагатай хамтран ажиллах боломжийг бас эрэлхийлж байна. Тэгээд энэ утгаараа ч гэсэн өнөөдрийн энэ уулзалт бол бидний хувьд бас сонирхол татсан юм хэлцүүлэг боллоо. Маш олон бүтээлч саналуудыг байгууллагууд маань гаргаж байна. Тэгээд бидний хувьд ч гэсэн гаргаж байгаа саналууд маань яг л нөгөө амьдрал дээр бид нарт тулгамдаад байгаа асуудлуудаа бид нараас санал болгож тавилаа. Тэгээд цаашдаа бас олон байгууллагууд яг танай байгууллагатай ижилхэн иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойг сонсоосай. Иргэн төр хоёрын хооронд гүр уулж ажилладаг нөгөө талаасаа төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байгаа энэ иргэний нийгмийн байгууллагууд маань оролцоог нэмэгдүүлээд эдний хийж байгаа судалгаанууд, эдний хийж байгаа сургалтууд, үйлчилгээ энэ бүх үйл ажиллагаа дээр бүгдээрээ нэг талдаа гараад хамтраад ажиллаж чадах юм бол бид нар олон хүмүүсийн эрх ашигыг хамгаалахад, хүний эрхийг хамгаалахад бас амжилттай ажиллах бүрэн боломж нэгдсэн гэдгийг бол бид нар сая ярилцлагынхаа явцад харлаа. Тэгээ аль болох мэдээлэлтэй нээлттэй байлгыг хоорондоо зөвшөөрлцгийг хамтрая гэдэг бид нар ийм эцсийн дүгнэлтэнд хүрлээ. Уулзалтаар зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод байдал, сэтгэл зүйн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийн эрх ашигыг хамгаалахад онцгойлон анхаарах зэрэг олон талт асуудлаар санал солилцсон юм а. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.